Цэцэг сайд бас энэ дипломат харилцаа тогтоогоогүй нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улсуудтай ээлж дараалан бас дипломат харилцаа тогтоох Монгол улсын гадаад бодлогыг ингээд тэлэх үйл ажиллагааг бас ингэж амжилттай зохион байгуулж санаачилж байгаад бас талархал илэрхийлээ. Тэгээ энэ 21,758 $, GDP-тэй гэдэг чинь бас их сайн зүйлттэй. Тэгээд бас хүмүүс түгээмэл сайн мэддэггүй. Парламентын засаглалтай юм улс байна. Тэр ер нь бол яг нөгөө юугаа яг энэ улстай ягаад дипломат харилцаа тогтоож байгаа гэхээсээ гадна бас тухайн улсын талаар танилцуулга эднийг олон нийтээс мэдээлүүлэх зөв харагдаж байна. Тэгээд ер нь асуулт нь болохоор цаашлаад ер нь одоо ойрын зорилтод хичнээн яг ийм дипломат харилцаа тогтоогоогүй нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд байгаа вэ? Одоогоор яг хэд аль биесний тоо өнөөдөр 25 оны 7 сарын 1-ний байдлаар хэд байгаа бөгөөд эдгээр одоо Барбадос зэрэг 4 орн нэмэгдснээр хэд болох уу? Цаана одоо шилбэл ер нь шаардлагатай хэдэн улс байгаа вэ? Тэгээ ер нь том зургаараа энэ улсуудтай дипломат харилцаа тогтоох ач холбогдол талаас нь та бас энэ нэгэнт энэ одоо хурал хэвлэл мэдээлэлээр явж байгаа учраас олон нийт хандж энэ талаар мэдээлэл өгөөч гэж хүсье. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Баццэг сайд. За Эрдэнэт гишүүндээ баярлалаа. За манай Монгол улсаас бид нар ер нь нэгдсэн үндэсний байгууллагад 1961 онд илснээс хойш бүх улстай дипломат харилцаа тогтооё гэдэг зорилтыг тавьсан. За бүх улстай бид нэг найр цаг сайхан харилцаатай байя. За бидний өөрийн одоо улсын онцлог, манай гадаад бодлогын үзэл баримтлал, аюулгүй байдлын үзэл баримтлал гээд олон баримт бичигт энэ бид нар бас зорилтынхаа хүрээнд бүх улстай дипломат харилцаа тогтооё гэдэг ийм ирмэлцэлтэй явсаар ирсэн. Тэгээ нэгдсэн үндэсний байгууллага аль биесээр бол 192 гишүүн оронтой. За манайх өөрийг оруулах юм бол 193. Тэгэхээр бид нар энэ саяын 4 улстай бусдтай бид нар байгуулсан байсан. Өөрөөр хэлбэл энэ саяны дурдсан 4 улстай байгуулснаар бүх улстай дипломат харилцаа тогтоож байгаамаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын 192 гишүүнтэй дипломат харилцаа тогтооцсон улс орон бас тийм олон байдгүй юм бэлээ. Тэгэхээр манай энийг бол одоо гадаад бодлогын бас нэг ололтоо гэж зүйсээр хэлж байгаамаа. Тэгээ таны саналыг бас хүлээж авлаа. Бид энэ 4 улсын талаар олон нийтэд бас энэ мэдээллийг бас дэлгэрэнгүй хүргье.